байгууллагаас ирсэн албан бичгийг бүртгэх. За, бүтцийн нэгжийн бичиг хэргийн ажилтнууд маань гадны байгууллагаас ирсэн албан бичгийг бүртгэхдээ баримт бичиг модулынхаа боловсруулалтсны гадны байгууллагаас ирсэн албан бичиг бүртгэл гэсэн цэсэн дээр дарж ороод шинэ гэдэг дээр дарж бүртгэнэ гэсэн. За, ерөнхий мэдээлэл дээр байгаа эдгээр талбаруудыг бүгдийг нь бүгэлж өгнө. За, бүтцийн нэгж болон бүтцийн нэгжийн удирдлагыг бол дефолтоор цаанаас нь тохируулаад өгсөн байгаа. За, огноогоо бол өөрчлөх боломжтой байгаа. За, дугаар гэдэг дээр нь тухайн албан бичгийнхаа дугаарыг оруулаад өгнө. За, байгууллагын дээр нь болохоор аль байгууллагаас ирсэн гэдгийг бүртгээд оруулна гэсэн. Мэдээлэл харилцаа холбооны үндэсний ассоциациас ирсэн бичиг байлаа гэж бодъё. За, илгээгчийн мэдээлэл гэдэг дээр нь тухайн албан бичгийн хин илгээсэн юм бэ гэдгийг тавиад өгчнө. За, тэрхүүн дээр нь төлөө тест гэж бичиж баримтынхаа эрүүлсэн төрөл дээр нь болохоор ямар хэлбэрээр тухайн баримт бичгийг эрүүлсэн бэ гэдгийг сонгож өгөөд, за, баримтынхаа төрлийг болохоор дэлгэрэнгүй хайлт гэдэг дээр дарахлаар тэр албан бичиг гэж байгаа. За, эндээс тохирох төрлөө сонгоод өгнө. За, мэдээлэл ч юм байж болно гэж бодож сонгочихъя. За, тэгээ хадгалах товчийг дараа системд хадгална. За, тухайн ирсэн албан бичиг хариутай байх юм бол хариутай хэсэг гэсэн энэ товчийг чеклэж өгөөд, за, баримтынхаа төлөв нь яаралтай юм уу, хугацаа заасан юм уу, хэвийн юм уу гэд энэ сонголтуудаас сонгож өгөөд, тэгээ хариу илгээх төрлөө муу ялгаагүй сонгож өгнө. За, хэрвээ тухайн албан бичиг тоон гарын хэсгээр баталгаажсан байх юм бол энэ товчийг чеклэж өгнө гэсэн. За, ингээд хадгалах товчоо дарж. За, илгээх гэдэг маань тухайн гаднаас ирсэн албан бичгийг тухайн бүтцийн нэгжийнхаа ирсэн баримт руу илгээх гэж байгаа гэсэн утгатай байгаа. За, илгээх товчийг дарахлаар бичгийнхаа их хувийг оруулаагүй байх юм бол бичгийн хувь байхгүй байна гэж илгээгдэх. Тэгэхээр одоо бичгийн их хуваа оруулаад өгье. За, ингээд бичгийнхаа их хувийг оруулж өгчөөд ямар нэгэн өөрчлөлт хийх тохиолдол болгондоо энэ системд хадгалах товчийг заавал дарж өгнө. За, ингээд илгээх товчоо дахиж дараад, за, тэнгууд гадаад бичиг бүртгэгдэж ирсэн бичгийн жагсаалтанд шилжлээ гэдэг энэ дээр нь мэдээлэл гараад ирнэ. За, одоо хэдүүлээ ирсэн баримтынхаа бүртгэл дотор харж. За, тэгэхээр бүтцийн нэгжүүдийн хувьд гаднаас ирсэн бичиг дотоод албан бичигүүд ирсэн баримтын бүртгэл дотороо ингээд бүртгэлийн дугаараа ингээд нэг аваад явна гэсэн. За, ерөнхий захирлын хувьд гаднаас ирсэн албан бичиг нь гадны албан бичгийн тусдаа бүртгэлийн дугаар аваад явж байгаа.